Охиноо эсвэл бугуу. Коши Тарака бол маш нэр хүндтэй үлгэр жишээ шилдэг сурагч. Гэвч түүнд нэг том нууц бий. Тэрээр өмнө хулиган байсан бөгөөд өнгөрснөө нуухын тулд юу ч хийхэд бэлэн. Гэтэл нэг өглөө Тарака цахилгааны утсанд үлгэрсэн нэгэн охинтой таардаг. Бүү тодруулбал еврейрээ үлгэрсэн охинтой таардаг. Энэ охин бол Шиканоко Ноко. Тарака түүнийг авсны дараа Ноко түүний ангид шилжин ирээд шууд л сайн уу хулигаанаа гэдэг. Яг тэр мөчөөс эхлэн Таракагийн тайван сургуулийн амьдрал оронгоороо ирэхэн тэр. Тарака сургуулийн бугын клубт эсэх бөгөөд түүний гол үүрэг бол клубын бугыг асрах. Өөрөөр хэлбэл клубын буг Ноког асрах. Бугын жимнийн төлөө юу ч хийхээс буцахгүй Ноког асран түүний байх боломжгүй бугын хүчийн учийг олох гээд л Тарака тайван байх зав гарахгүй. Хаяа бүр тэсэлгүй хулгайн зангаа гаргачихна. Утгагүй бугын клуб Тарака тэтэрхий хайртай дүү Коши Анко болон Будаан хэд туштай Башамаа мэмээгээд улам галзуу нөхдүүд нийтнэ. Энэ бүгдийн дунд Тарака төгс төрхөө хамгаалан тайван байхыг хичээгч Ноко болон бусад гишүүдийг хараад төвчлэхгүй тэсээсээ л байдаг. Ошиогийн мангагаас сэдвэлсэн Шиканоко Ноко Коши Тантан араасаараа эхтлийн дунд бүр амнаас гарахгүй нэг л мэтгэд аялаад явж байх юм аа. Өдөр бүр нэг аним.